Сайн байцгаана уу. За өнөөдөр бүгдээрээ хурдан морины уралдааны үед бүртгэлийг програмаар дамжуулж хэрхэн хийх вэ? Гараан дээр хэрхэн бүртгэх талаар онлайн хичээлээр орцгаая. Юун төрөнд эхлээд intranet.gov гэмээр доменоор ороод нэвтрэх нэрээ оруулаад ингээд үндсэн програм руугаа эндээс бусад зэсний хүүхэд гэр бүл гэдэг рүү ороод хурдан морины уралдаан. Энэ хэсэг маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Хамгийн эхлээд уралдааны мэдээлэл оруулах. Уралдааны мэдээллийг бол тухайн уралдаан болохоос өмнө нэг л удаа оруулдаг байгаа. Дахиж өөр хэн нэгэн оруулах шаардлагагүй. Уяачдын мэдээллийг бол уралдааны мэдээлэлтэй харгалзуулаад бүртгэхэд тэрэндээ харгалзуулаад уралдаан чухтын мэдээлэл гэсэн ийм 3 хэсгээс бүрдэж байгаа. Эхлээд хэрхэн уралдааны мэдээллийг оруулах вэ? Юу шаардлагатай вэ? Тухайн уралдааны нэр, Дүнжин гар уралдаан, хаана болсон, Улаанбаатар сонгон найрхан дүүрэг дээр ямар захирамж тогтоолоор болж байгаа дугаарыг бичээд тэгээ хизээ эхлэхийг, хизээ дуусгах энэ уралдаан маань. Уралдааны төрөл маань бүсийн үндэсний уралдаан мó, орон нутгийн уралдаан мó гэдгийг сонгоод тэгээд хаанаас зохион байгуулж байгаа. Монголын морин спорт уяачдын холбооноос хин гэдэг хүн хариуцж байгаа ингээд мэдээллийг оруулаад тэгээд ямар насны морь унахыг заавал сонгож өгнө. Хэрвээ энэ морины насыг сонгож өгөхгүй бол дараагийн одоо уяачийн болон уралдаан чухтын бүртгэл хийгдэхгүй учраас энийг анхааралтай бүртгээд хадгалах гэдээ овч дараад хадгалахаар иймэрхүү байдлаар одоо уралдааны маань бүртгэл ороод ирнэ. Хамгийн сүүлд бүртгэсэн энэ чинь ороод ирнэ. Ингээд бүртгэгдсэн бол энийг дахиж оруулах шаардлагагүй. Уралдааны газар дээр очиод уяачийн мэдээлэл бүртгээд уяачийн мэдээлэл дээр юу шаардлагатайгээр саяны оруулсан уралдаанд бид нар аль уралдаанд одоо энэ хүнийг бүртгэж байгаа гэдгээ сонгоод түрүүн Дүнжин гар гэдгээ сонгоод тухайн уяачийн регистрийн дугаар магадгүй хийж байж магадгүй. Хэрвээ тухайн уяачийн регистрийн дугаар урд нь бүртгэлтэй байсан бол бусад нэрнүүд нь ороод ирнэ. Тэгээд бусад холбогдох мэдээллийг оруулаад нэгэн тухайн уяачийн хаягийг гүйцэд оруулаад тухайн уяач хаана ямар ажил эрхэлж байгаа талаар магадгүй ингээд албан тушаална дарга утасны дугаарыг заавал оруулна энэ дэр. Яагаад тэгэхээр эргээд уяачтай бид нар холбоо ярихад энэ маань шаардлагатай учраас магадгүй 2 утасны дугаар ер нь бол тухайн уяачд байгаа нэгээс дээш утасны дугаарыг зайгаар тусгаарлаад оруулж өгнө. Тэгээд тухайн уяач маань ямар цолтой цолын сонгож өгөөд энэ уралдаанд ямар насны морь уйж байгаа гэдгийг сонгож өгнө. Хэрвээ энэ дээр сонголтыг хийхгүй бол энэ уяач дээр морь унж байгаа хүүхдийн энэ уяачийн морийг унж байгаа хүүхдийн одоо бүртгэл хийгдэхгүй. Тиймээс анхааралтай бас энийг заавал сонгох шаардлагатай. Энэ та бүхэн анзаарч байгаа. Саарлаар тэмдэглэсэн тухайн уралдаанд даах шүтлэн бол уралдахгүй гэд тэмдэглэсэн. Уралдах наснуудын тэмдэглэсэн. Энэ 7 нас бол уралдана гэж тэмдэглэж үзсэн чинь эднэр зориулсан тэмдэглэгийг хийгээд хадгалах гэдээ дарахаар уяачийн мэдээлэл иймэрхүү байдалтай орж ирнэ. Нэгэнт уяачаа бүртгэгдсэн бол одоо бид нар уралдаан чухтээ бүртгэнэ гэсэн. Уралдаан чухт хурдан морины уралдаанаас уралдаан чухт рүүгээ ороод нэмэх. Тэгэхээр энэ дээр аль одоо бидний бүртгэж байгаа уралдаан маань өөрөө Дүнжин гар учраас Дүнжин гараа сонгож өгөөд уяач нь хин гэж уяачийн регистрийн дугаараар нь хайж сонгож өгөөд энэ дээр хүүхдийнхаа регистрийн дугаарыг хийгээд хайх юм бол энэ хүүхэд бүртгэлгүй хүүхэд. Урд нь бүртгэлтэй хүүхэд бол регистрийн дугаар нэр нь гараад ирнэ. Та бүхэнд харуулъя. Ингээд энэ систем бүртгэлтэй хүүхэд бол 3-ны бүртгэлтэй юм байна. Овг нэр нь байна, зураг нь байна гэд зас шаардлагатай бол бид нэр ийшээ ороод холбогдох мэдээллүүдийг оруулаад засаад явчихна гэсэн. Энэ дээр хүүхэд маань
бүртгэлгүй байх юм бол нэмэгт товчийг дараад мөн холбогдох мэдээллийг оруулаад энэ дээрээ дарж ороод тухайн хүүхдийнхээ урьдчилж хадгалсан зургаа сонгоод оруулаад хадгалах товч дараад ард талд нь хүүхдийн холбогдох мэдээллүүдийг оруулна. Энэ сургуулийн мэдээллийг хаяг байршилтай зайлшгүй оруулах шаардлагатай. Тэгээд анги удирдсан багшийн ер нь бол хүүхдүүдийн хэвчлэл мэддэг учраас оруулаад тэгээд тэр анги удирдсан багштай холбогдох утасны дугаарыг оруулаад. Дараа нь тухайн хүүхэд одоо энэ уяачийн хувьд хин юм бэ гэдэг. Энэ уяач хинээр морион унуулад байгаа. Өөрийнхөө хүүхдээр юм ах トゥ хамаатан сэтэм хөлсөөр хүүхэд унуулж байгаа мó гэдэг. Өөрийн хүүхдээр унуулсан гэх юм бол тухайн уяачийн регистр овгнэр бүх мэдээлэл автоматар энэ доор ороод ирж байгаа зөвшөөрөл өгсөн хүний мэдээлэл дээр бус ах トゥ хамаатан садан хөлсөөр унуулж ивэл нөгөө бусад зөвшөөрөл өгсөн хүний мэдээллийг заавал энд оруулж регистрийн дугаарыг оруулж өгнө. Ер нь бол зөвшөөрөл аваагүй хүүхдийг бол уралдаанд гарахгүй учраас зөвшөөрөл авсан гэдэг сонголтыг сонгоод тэгээд энэ дээр зөвшөөрөл өгсөн хүний холбогдох мэдээллийг оруулж заашгүй оруулах шаардлагатай. За хүүхэд маань хинтэйгээ амьдарч байгаа. Уяачиндаа асрамж халамжийн газар төмөсөл эцэг ихтэйг юм уу гэдэг сонголт оруулаад ам бүл хідүүлээ амьдарч байгаа гэдэг сонголтыг. Дараа нь даатгал морд дээр уяачаас урамшуулал авдаг юм бол хэдэн төгрөгийн урамшуулал авдаг юм. Бусад мөнгөнд дүнгээр хэдийг авдаг юм. Бусад ямар хэлбэрийн урамшуулал авдаг юм. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай учраас энийг бөглөөд бие эрүүл мэнд өөрчлөлт байхгүй эсвэл огт хамрагдаагүй гэдэг сонголтыг хийгээд гинтийн ослын даваатгал заавал хамрагдсан байх шаардлагатай. Даатгалын компани нэр хураамжийг бичнэ. Урд нь энэ мэдээллийн санд тухайн хүүхэд даатгалын компани мэдээлэл оруулсан бол гарч ирэх учраас шалгаал тэр мэдээллийг үнэн бодитын шалгаад оруулаад явчихна. Тэгээд энэ уяачин ямар насны морийг унах юм бэ гэд одоо та бүхэн харж байгаа бол дээд ирлиз дээдээс бусд нь бол итгэхгүй саарл байж байгаа. Тэгэхээр энэ уяач бол энэ уралдаанд дээд ирлиз дээд насны морил жуулж байгаа учраас энийг унана гэж тэмдэглээл хадгалах товч дарчна. Ингээд бид нэр хүүхдийн тухайн уралдаанд гарах хүүхдийг ингээ бүртгэлийг хийгээд дууслаа. Тэгвэл гараан дээр очиод бид нэр яаж одоо мордоо гаргах юм бэ гэж. Гараан дээр гарааны төхөөрөмж дээр яаж уншиж гаргах юм бэ хүүхдүүд бүртгэж гаргах юм. Тухайн уралдаан дээр бид нэр дараад ороод үзье. За Дүнжин гаруй 2018 дээр жишээлбэл энэ дээр бүртгэгдсэн одоо уралдаануудын маань мэдээлэл ороод ирсэн бол энэ дээр тоо байж байгаа. За би бүртгэгдсэн юу руу ороод үзье. Улсын баяр наадам 2018 дээр ямар хөө байдалтай вэ? Одоо гараанд гарч байгаа хүүхдээ бүртгэж гарах вэ? Гэдэг зааварчилгааг өгье. За ингээд одоо жишээлбэл энэчнээс харах юм бол улсын баяр наадамд их насны уралдаанд гарахаар 280 одоо хүүхэд 280 морь бүртгүүлсэн. Азраг 115, соёлын 149 гэх мэт ингээд бүртгэлийн мөн тоонууд байж байгаа. Тэгэхээр одоо бид нэр хүүхдийг гараанд гаргах чинь гэх юм бол нөгөө карт уншдаг төхөөрөмжөө барьж агаад ингээд уншуулад явчихна. Унших юм бол хүүхдийн мэдээлэл автоматар гараад ирнэ. Жишээл энэ хүүхэд карт нь одоо гэмтэлтэй юм уу эсвэл ямар нэгэн шалтгаанаар карт алгуулсан тохиолдолд шууд регистрийн дугаараар оруулчихна. Тэгэх юм бол карт уншуулсан энэ хүүхэд энэ уралдаанд гарахаар бүртгүүлээгүй. Орохоор бүртгүүлээгүй хүүхэд байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэр цаана байгаа энэ хүүхдийг одоо бүртгүүлсэн хүүхдийн мэдээллийг оруулаад үзье. Тэр энэ хүүхэд маань мөнх эрдэнэ цэцэгмаагийн мөнх эрдэнэ 15 настай зургийг оруулсан бол энэ зураг гарч ирсэн. Энэ хүүхдийн зураг гарч байгаа. Тэгэхээр гараанд гарч байгаа тухайн гараанд гарч байгаа дугаарыг оруулаад батлах гээд тэгэх юм бол энэ хүүхэд маань гараанд гарч 100 дугаартаа гарчлаа гээд бүртгэгдээд дараагийнхаа хүүхдийг бүртгэх нүгээд дараагийнх нь ороод ирнэ. Ингээд дахиад карта уншуулах юм регистрийн дугаараа оруулаад явчихаар тухайн гараанд гарсан хүүхдийн маань тэмдэглэгээ ногоороод ирж байгаа. X байсан бол энэ бол бүртгүүлсэн гэдээч гараанд гараагүй. Энэ хүүхд бол гараанд гарсан гэх. Эргээд барайнд ороод ирэнгүүт л бид нэр энэ дээр нөгөө нэг бүртгэж оруулсан дугаараараа хайгаад гаргаад ирнэ. Тухайн хүүхдээ. Унсан хүүхд маань жишээлбэл номерыг мэдж байгаа юм бол энэ дээр гарааныхаа дугаарыг оруулсан учраас тэрийг оруулаад хайгаад гараад ирнэ. Ингээд явчихна. Ингээд уралдааны маань бүртгэл үндсэндээ дуусчихж байгаа. Цаашдаа бид нэр одоо хүүхэд маань уралдаанд гарч орж ирээд бэртэл авсан бол яах вэ гэ. Бэртлийн тэмдэглэгийг шаардлага гарна. Тэгэх юм бол энэ дээр очиод баруун товчоо хүүхдийнхээ дэлгэрэнгүй мэдээлэл дээр ороод дээр нь зүүн товчоо дарж ороод энэ уралдааных нь энэ дээр хүүхдийн тэмдэглэгээ байж байгаа.
энэ дээр бэртэл гэмтлийн тэмдэглэгээ. Хөнгөн гэмтсэн гээд даатгалын нөхөн төлбөрийг нь бол одоо хөөцөлж байгаа ч юм процессын талаар бичээд одоогийн эрүүл мэндийн ямархан бүрэн эдгэрсэн юм уу? Ямар бэртэл авсан гэдэг энэ тохиргоог хийгээд тэгээд аль насн дээр авсан гэдэг энэ тохиргоог хийгээ хадгалах дарах юм бол тухайн хүүхдийн маань бэртэл гэмтлийн тэмдэглэгээ ороод явчихна. Ийм байна. Энэ улаан болно гэдэг маань тухайн хүүхдийн маань бэртэл гэмтлийн тэмдэглэгээ орцсон. Одоо жишээлбэл энэ хүүхэд бол соёолын насн дээр Багангаан 2018 оны наадам дээр соёлын насн дээр гар хөлөндөө гэмтэл авч ирсэн хүүхэд байна гэдэг ингээд мэдээлэл нь орж ирээд явчихж байгаа. За иймэрхүү байдлаар бид нэр бэртэл гэмтлийн тэмдэглэгээ хийгээд ер нь бол хурдан барины уралдаанч хүүхдийн ашиглах юм маань энэ байж байгаа. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье.